Тий, одоо би чуулган дээр ороод асуух асуултуудаа төрүүлээ хэлчихмээр байна. Та бэлдэж ормоор байна. Ер нь нэг тоо нүүрсийг одоо ингээд гашуун сухатын боомтор гаргасны дараа оногдож байгаа ашиг нь яг хэдэн төгрөг юм бэ? Ашиг. Одоо би сая 2-3 компани нүүрсний яг 30%-ийн 3.1-ийн коксто нүүрсийг хил гаргаад зарахад тэр компанид ирж байгаа ашигын тоог би сая авсан. Татварын байгууллага дээрээс. За энийг одоо та ард түмэнд яг үнээр нь хэл. Татваруудаа хасаад ашиг нь хэдэн төгрөг вэ гэдгийг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт би чуулган дээр дахиад асуув. Энэ тоогоор одоо худлаа тоглохоо бид нар болох хэрэгтэй. Эдийн засгийн тухайн улирлын өсөлтийг яаж боддгийм бэ? Өнгөрсөн засгийн газар бол дандаа худлаа тоглосон. Дандаа худлаа ярьсан. Ямар сүрээс авдгийг, яаж тооцоолдгийг, яаж бодож гаргадгийг. Сүүлдээ бүр тэрэндээ итгээд сая 500 мянган мегаватт эрчим хүчний тухай ярьж эхэлсэн. Одоо та нар боддоо сая 500 мянган мегаваттын тухай ярьж байгаа. Аль усын тухай яриад байгаа. Бид нар энд 300 мегаваттын тухай ярьж идэг. Ийм зүйл байна. Тэгээ эцэст нь хэлэхэд энэ ашиг сонирхлын зөрчил гэдэг юмыг засаг бүрдүүлэхдээ хүн нэг бүр дээр гаргаарай. Одоо бол төрөөс ямар нэгэн байдлаар бизнес хийдэг аав ээжтэй, ах дүүтэй, эхнэр хүүхэдтэй хүмүүсийг засгийн газарт ойртуулж болохгүй. Одоо болох хэрэгтэй. Хэвлэлийн тендер авч ил байдаг, замын тендер авч ил байдаг, мал махны татаас авч ил байдаг. Бүр яг ашиг сонирхлын зөрчлийн 22 онд билүү 23 онд батлагдсан хуулийн дээр чи их тодорхой заасан байгаа шүү учрал сайдаа. Авилгалтаа тэмцэх газраас хүн бүр дээр маш тодорхой ашиг сонирхлын зөрчлийг гаргуулах хэрэгтэй. Төртөө холбоотой нэг төгрөгийн 8 байж болохгүй. Хамгийн сүүлд их айхтар юм гарч шít. Цагдаагийн цалингийн 7 тэрбум төгрөгийг нам руугаа өгөөд хуваагаад идчихсэн гэдэг яриа. Би бол итгэхгүй байгаа. Эндээ хүрэхгүй тулд яах вэ гэвэл төрийн сайд болгоно ямар нэгэн байдлаар төрийн бизнесээс хол байх хэрэгтэй шүү. Учрал сайдаа. Тэгэхгүй та маргааш баахан сайдын нэр бариад ороод ирдэг. Дараа нь одоо бид нар сайд болгон дээр сонсгол хийнэ гэж бодож байгаа. Төртөө холбогдож үү? Тендер авч үү? Лиценз авсан байна уу? Ингэж маш тодорхой тоогоор тоглодоггүй сонирхлын зөрчлөөс ангид засгийн газар байгуулахгүй болвол ажил чинь явахгүй нэ. Бюроосоо урагшаа алхахгүй юм байна. Хүн болгон хувийн сонирхол ярьдаг. Тэгээ хамгийн сүүлд би нэг ганц зүйл хэлмээр байгаа. Ер нь одоо манай энэ их хурлын гишүүд ерөнхий сайд, ерөнхийлөгч их хурлын дарга 3-ын уулзалт бүх уулзалтыг протоколтой хийдэг хуулийг батлах хэрэгтэй байна. Хинтээ уулзсан, юу ярьсан, ямар зүйлийг өгүүлсэн бэ гэдгийг нэг бүрчлэн их хурлын аль нэг гишүүнтэй уулзахдаа протоколтой уулздаг болох хэрэгтэй. Бид нар яг гэртээ байгаа юм шиг, зах дээр байгаа юм шиг, мал дээр байгаа юм шиг